Саяхан нэг бичлэг Зөв эмээ дээрээс харсан. Тэгээ энэ бичлэг дээр болохоор Зөв эмээний сурвалжлагч улсын хурлын гишүүдээс 100,000 төгрөгөөр юу авч болох вэ гэж асуусан байсан. Тэгээ энэ бичлэгийг сонирхолтой санагдаад ер нь Монголд төгрөгийн ханш маш бага муу болж байна. Чехэд ч гэсэн юмны үн өсөөд байна. Одоо галт тэрэгний үн ч өснө л гэж байна. Тамхины үн ч өснө л гэж байна. Ерөөсө байсгээл нэг юмны үн өснө гэсэн мэдээ харагдаад идэвхсэн. Тэгээ ер нь Монголд болон Чехэд амьдралын өртөг ямар хөө байд юм бэ? Харьцуулж үзье гэж бодоод. За тэгээд судалгаа хийж мэдээлээ. Тэр нөгөө Зөв цэг эмээний бичлэгийг мэдээж манай сонсогчдоос ч гэсэн үзсэн байх. Комментууд нь бас айгүй хөвгчлөлтэй байлээ. Тэгээ комментуудыг нь хальт ерөнхийд нь ингээд харж хахад их хурлын гишүүдэд 100,000 төгрөг эдгээр чинь тайлбарлахдаа тэгвэл тэгээд хүнсээ л авна штэ тий гэдэг жаа. Тэгээд нөгөө ачаа гишүүнийг бас хүмүүс айгүй их тэмцсэн байсан. Ачаа гишүүн юу гэж хэлсэн бэ гэхээр 2 жилийн өмнө бол нэг тор баг дүүргэж авдаг байсан бол одоо бол ингээд торны ёроолоор л юм авах үнэлэлтэй надад чинь ингээд тэрийг нэг айгүй их тэмцсэн байсан. Тэгээд бас өөрсдөө ингээд энэ 100,000 төгрөг юунд ч хүрэхэргүй юм баг мөнгө гэдгийг ингээд энэ яриагаар ингээд хэлжиж яагаад хүүхдийн мөнгө төгрөгийг ингээд багасгана гэдэг байгаа юм бэ? Яагаад ингээд хүүхдийн мөнгнөөс авна гэдэг байгаа юм бэ гэдэг зүйлийг бас айгүй олон хүмүүс битсэн байлээ. Лээд хувь нь бас мэдээж энэ мөнгөөр чинь бид нар амьдарч л байгаа шүү дээ гэсэн. За тэгээд нөгөө яг гишүүн болгоных нь байгаа байдал дүр төрхтөр нь илгэлсэн комментууд бас айгүй их байсан. Тэгээд надад гэхдээ тэр нөгөө Бачгуурын хариулж байгаа байдал нь бас амар таалагдсан байхгүй юу? Ер нь бид нар чинь нөгөө хинэн яаж өөр хариулах вэ гэдэг нэг тийм компетишн байгаа юм шиг те. Өмнө нь нөгөө нэг заргийн өндрөө бас нэг юм их асуултууд явдаг байсан шүү дээ. Тэгэхээр бас яг нөгөө нэг юм зөв юм, ухаантай юм ярина гэж бодсон гişүүдийг яг ингээд илт харагдуулаад байгаа юм шиг санагдчихсэн. Тэгээд sure окей гоё санаа шүү дээ тийм биз дээ. Бас одоо яг юм хөрхөн инфлюенсер залуучуудын ярьдаг зүйлийг бас яг ярьсан байгаа. Надад айгу таалагдсан. Бусдаас арай өөр байгаагаа илэрхийлсэнтэй угаасаа л тэр бусдаас байнга л өөр байдаг хүн шүү дээ. Тэгэл тэрэн дээр нь ста нэрэ гэсэн хүмүүс ч их байлаа. Тэгээд ер нь бол ачаа гişүүнийг айгүйх. Дивцээ хамгийн таалагдсан гişүү нь ачаа гişүү юм шиг байгаа юм. Тийм үү. Надад бол яг асуусан асуултанд оновчтой хариулсан баяр сайхан гişүүн л байсан. 100,000 төгрөгөнд юу авах вэ гэхээр би бол надад яг авах шаардлагатай юмнууд ийм юмнууд байна. Эднэрээ авнаа л гэж аахгүй. Тэгэхэд зарим нь бол жинхэнэ яг нэг ус төрчшийнхаа юуг илэрхийлээд ингээд нэг тойруулж майруулаад бүр нэг дэвэн дэлхийн юм хамж авах. Зүгээр энэ ч айгүй энгийн асуулт шүү дээ. Та 100,000 төгрөгөнд юу авах вэ? Тэгээд хариулах хэрэгтэй. За тэгээд энэ мэдээнийхээ хүрээнд бас 100,000 төгрөгөөр юу авч болох нь тэрийг бас бэлдсэн байгаа. Чехэд болон Монголд. За тэр ер нь бол нөгөө Чехэд болон Монголд өргөн эргэлгээний бараанууд ямар үнэтэй байгаа юм байна? Шатхуун, тээврийн зардал ямар хөө байгаа юм байна? Бас цалингийн хэмжээ ямар хөө байгаа юм байна гэдгийг судалж үзсэн. За тэгээд мэдээж Монголын барамтралын үнийг бол нөгөө интернетээс олсон. Гэхдээ гайгүй сорсоос авсан гэж бодож байгаа. За тэгээд бид хоёр ерөнхийдөө өргөн эргэлгээний бараа, шатхуун, тээвэр, холбоо, орон сууц, цалин гэсэн ангиллуудаар үний мэдээлэл цуглуулсан. За ингээд цуглуулахдаа болохоор аль болох баталгаатай их сурвалжаас цуглуулах гэж хичээсэн. Монголын мэдээллийг бол UB Stat CGM гэдэг Улаанбаатарын статистик мэдээллийг гаргадаг ингээд цаг тухайд нь шинжилгээд явж байгаа вебсайт болон 12 CGM-ээс бас цалингийн мэдээллийг өнгөрсөн оныхоор авсан байгаа. За Чехийн тухайд болохоор бас Чехийн статистикийн хорооны мэдээлэл болон яг бодит байдал дээр дэлгүүрт зарим барааны үн ямар байна гэдгийг өөрөө явж судалсан байгаа. За тэгээд ингээд энэ дээр харагдаж байгаа үнүүд ерөнхийдөө бол нөгөө юм бутархаа маягийн тоонууд харагдаж байгаа. Аль талдаа ер нь дандаа дундаж үннүүдийг авсан байгаа болохоор яг таны авдаг сүүнээс чинь жишээлх юм бол миний энд бичсэн байгаа үн жоохон зөрж магадгүй. За тэрийг бодолцож үзээрэй. За ингээд коронаар байгаа Чехийн коронаар бичсэн бараануудаа төгрөгөөрөө шилжүүлсэн байгаа. Монголынх нь бол төгрөгөөрөө байж байгаа. За ингээд өргөн эргэлгээний хүнс гэдэгт нь үхрийн цул болон ястай мах 1 кг, сүүн 1 литр, өндөг 1 ширхэг, гурил будаа 1 кг, элсэн чихэр 1 кг, урамлын тос 1 литр, төмөс, луван, байцаа, сонгон гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүд 1 кг,
талах нэг ширхэг ямар үнэтэй байна вэ гэдгийг тогтоосон байгаа. За эдгээрээс ингээд үнийг нь цугуулж бичээд зөрүүгийн хуваар тооцоод үзэнгүүт дунджаар ер нь бол Чехийн эдгээр параметр Монголынхоос 40% илүү үнэтэй байна гэж гарч байгаа. Гэхдээ энд хоёрхан нэр төрлийн бараал Монгол Чехийнхаас арай илүү үнэтэй гарсан байгаа. Тэрний юу вэ гэхээр сүү Чехийнхаас Монголд 15% илүү, ургамлын тос 31% илүү байна. Бусад бараал дандаа Чехэд илүү үнэтэй байгаа. Хамгийн их зөрүүтэй байгаа нь гэхэд талах Монголынхоос 2 дахин илүү үнэтэй байна. За ингээд шатхуун гингүүт зөвхөн 3 төрөлхөн авсан байгаа. Газ, дизель, I95. За эдгээр нь болохоор дунджаар Чехэд 49% илүү үнэтэй байна. Монголынхтай харьцуулахад. За тээврийн зардал гэхээр такси 1 км ямар үнэтэй байна. Автобус 1 удаад болон 1 сард гэх. За энэ зардлаас эхлээд ер нь бол Чехийн үн хамаагүй илүү байгаа нь харагдаж байгаа. Тээврийн зардал Чехэд ойролцоогоор 364% илүү гэдэг чинь одоо бараг 4.5 дахин илүү үнэтэй гэсэн үг байхгүй юу? Тухайлбал аваад үзэх юм бол Монголд такси 1 км 1500 төгрөгөөр явдаг байхад Чехийн Прагт 3769 орчим төгрөгөөр 1 км зарчдаг байна. Автобусны 1 удаагийн тасалбар буюу 30 минутын тасалбар гэж яддаг л да Прагт. Тэр нь Монгол мөнгөөр 439 орчим төгрөг байхад Монголд бол аль 2014 оноос хойш илүү 500 төгрөг байгаа. За автобусны карт 1 сараар нь цэнгэлэхэд Прагт 74041 орчим төгрөг байгаа бол Монголд 22250 гэсэн байлээ. За тэгээд харилцаа холбоон дээр болохоор 1 минутын яриа Монголд ойролцоогоор 70 төгрөг байхад Чехэд 470 төгрөг байна гэхээр бүр 6.5 дахин их байгаа байхгүй 571%-аар хэрж байгаа. За тэгээд интернет гэрээ интернет 1 сарын төлбөр ямар вэ? Дунджаар гэхээр Монголд бол 43000 төгрөг байгаа бол Чехэд 67714 орчим төгрөг. Тэгэхээр нэг 57 орчим хувиар илүү байна гэсэн үг. За тэгээд цаашлаад орон сууцны түрээсийн төлбөрийг 1 болон 3 өрөө байр, хотын төвд, хотын захад гэсэн үннүүдийг олсон байгаа. За ингээд харахад бол 1 өрөө байрны түрээс хотын төвд Улаанбаатарт сая орчим төгрөг байгаа бол Прагт 2,961,000 гаруй. Бараг л 3 сая ах нь шүү дээ. Хотын захад болохоор 1 өрөө байр Улаанбаатарт 620,000 орчим байгаа бол Прагт 2,150 орчим мянга. За 3 өрөө байр хотын төвд түрээс нь Улаанбаатарт 2,500 орчим байгаа бол Прагт бүр 2 дахин үнэтэй буюу 5,115,000 орчим байж байгаа. За хотын захад болохоор Улаанбаатарт 1,500 орчим байгаа бол Прагт 3.7 сая орчим байна. За байр худалдаж авахад 1 м квадрат нь хотын төвд Улаанбаатарт 3,850 орчим мянга байгаа бол Прагт 24 сая гаруй. Oh my god. Бүр амар хол зөрүүтэй. За хотын захад болохоор Улаанбаатарт 1 м квадрат нь 2.6 сая орчим байгаа бол Прагт 16 орчим сая төгрөг байна гэж. Тэгэхээр байрны үн бол бүр хамаагүй илүү байгаа. Прагт дээрээс нь сүүлийн 2 жилийн хугацаанд бол бүр маш ихээр нэмэгдэж байгаа. За ингээд төгсгөлтөнд цалингийн талаар мэдээлэл байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Монгол улсад бол 420,000 байгаа одоогоор. Гэхдээ энэ дүн болохоор эх онд 1-р сарын 1-нд өөрчлөгдөд 550,000 болох юм билээ. Гэхдээ энэ тооцоог гаргахад болохоор яг одоогийн байгаагаар нь авсан байгаа. Чехэд болохоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сая энэ жил нэмэгдээд 16,200 болсон байгаа. 16,200 крон гэдэг нь Монгол мөнгөөр 2,180,000 орчим төгрөг байна. За дундаж цалин болон медиан цалин хоёрыг хоёуланг нь оруулсан байгаа. Яа тэгэхээр хүмүүс энэ хоёрыг ялгаж сайн мэддэггүй юм шиг үлээ ихэнх хүмүүс. Тэгэхээр нөгөө мэдэн дээр дундаж цалин гингүүд над чинь худлаа байна, айгүй өндөр байна гэдэг.
медиан цалин бодоод идэг юм шиг байгаа. Энийн ялгааг нь товчхон тайлбарлаад өгчээ. За дундаж цалин гэдэг бол цалин авж байгаа бүх хүмүүсийн цалингийн бүгдийг нэмж агаад хэдэн хүн цалин авж байгаа тэр тоондоо хувааж гаргасан тоо болж байгаа. Медиан цалин гэдэг болохоор цалин авдаг бүх хүмүүсийн цалингуудыг ингээд цувааж тавьж агаад яг голынхыг нь олно гэсэн. Тэгэхээр яг энэ медиан цалингаас дээшээгээ цалин авдаг хүний тоо, доошоогоо цалин авдаг хүний тоотой тэнцүү байна гэсэн. Тэгэхээр энэ хоёр тоо ялгаатай байдаг шүү. За тэгэнгүүт дундаж цалин Монголд 2021 оны байдлаар юу гэж гарсан бэ гэхээр сая 220,600 төгрөг байна гэж гарсан бол Чехэд 2021 оны байдлаар 5,402,974 орчим төгрөг гэж гарсан байна. Тэгэхээр бараг 4.4 дахин их байгаа байхгүй юу? Медиан цалин болохоор Монголд 2021 оны байдлаар 951,400 гэж гарсан бол Чехэд 4,625,534 орчим төгрөг байна гэсэн үг. Бараг л бас 4 дахин их. За тэгээд ингээд дундажлаад үзэх юм бол ер нь Чехийн цалин Монголынхоос нэг 4.8 дахин. За бараг л 5 дахин илүү байна гэсэн үг. За энийг яг амьдрал дээр яаж бууж ийн гэдгийг илүү ойлгомжтой болгохын тулд би нэг ийм жагсаалт хийсэн байна. Ингээ баахан тоо хэлчихээр хүмүүс жоохон төрөлдөж магадгүй тий. Тэгэхээр яг илүү ойлгомжтой болгох гээд түрүүний нөгөө видеон дээр байсан 100,000 төгрөгөөр ер нь юу авч болох юм бэ гэдэг асуултанд хариулах гэж үзлээ. За 100,000 төгрөг гэдэг маань Монголын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 24% байгаа байхгүй юу? Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ чи одоогоор 420,000 байгаа шүү дээ тий. За тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнийхээ 24%-аар нь бид нар юу авч болох юм бэ гэд за түрүүний нөгөө өргөн хэрэглээний бараанаасаа би ингээд нэг зүгээр багцаалтад аваад үнийг тооцож үзсэн байгаа. 1 кг үхрийн цулмах, хагас хэл үхрийн ястамах, 1 литр сүү, 10 ширхэг өндөг, 1 кг гурил, 1 кг будаа, 1 литр ургамлын тос, 5 кг төмс, 1 кг лууван, 1 кг байцаа, 1 кг сонгон, 1 ширхэг талх, 10 литр АИ95 бензин. За ингээд нийлээд яг 100,000 биш 101,425 төгрөг болж байна. За энэ нь болохоор ойролцоогоор 753 крон гэж байгаа байхгүй. Тэгээ ийм их юмэг бас боломжийн үнэнд авчиж байгаа ингээд Чехийн мөнгөөрөө бодоод үзэхээр. За тэгвэл яг энэ 101,000 төгрөгөөр авсан бараануудыг Чехэд авах юм бол хэдэн төгрөг болох нь вэ гэд үзэнгүүт 136,787 төгрөг буюу 1016 крон болж байгаа. Өөрөөр хэлбэл яг ижилхэн нэр төрлийн энэ хэсэг бараа бүтээгдэхүүнийг Чехэд авахд 35%-аар илүү мөнгө төлж ийна гэсэн үг байхгүй юу? Монгол 101,000-аар авдаг юм Чехэд 136,000-аар авна гэсэн үг. За тэгвэл энэ 136,787 төгрөг гэдэг чинь Чехийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хэдэн хувийг эзэлдэг вэ гэхээр ердөө 6.3%-ийг эзэлдэг байна. Тэгэхээр Монголын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 24%-аар авдаг бараа материалыг эндхийн Чехийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ердөө 6.3%-аар нь авдаг гэсэн. Хэдийгээр ингээд нөгөө Монгол дахь бараа за байрны үн ч юм уу те хамаагүй хямдхан байгаа ч гэсэн яг ард иргэдийн тэрийг худалдаж авах боломж нь ийм доогуур ийм том зөрүүтэй байна гэсэн үг. За тэгээд иймэрхүү харьцуулалт хийлээ сонирхолтой байсан байх гэж найдаж байна. За тэгээд бас нөгөө магадгүй манай подкастыг Монголд байдаг хүмүүс сонсдог бол Чех руу ч юм уу Европ руу ч юм уу ирж амьдрын энэ төр гэж сонирхож байгаа бол бас нэг иймэрхүү судалгаа хийсэн шүү. За тэгээд Чехэд бол төв болон баруун Европын орнуудыг бодох юм бол амьдралын үртэг харьцангуй хямд гэж үздэг. Цалинч тэрийгээ дагаад арай доогуур байгаа.
Тэгээ өшөө баруун тишээ болоод ирэхээр юмны бүрэл илүү гэсэн үг. Тэгэхээр зүгээр та бүхэнд энэ мэдээлэл багцаа ч гэсэн багцаа өгсөн байх гэж найдаж байна. Баярлалаа нарадаас та маш олон тоог бодож маш ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөнд маш их баярлалаа гэж хэлье.